Оюу толгойчууд тасралтгүй хөдөлмөрийн хэн үр шимээр гүний урхаагаас олборлож эхэллээ. Оюу толгойн бүлэг ордын нөөцийн дийлэнх нь газрын гүнд орчдөг тул гадаргаас 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх 5 метрийн диаметртэй бүрэн автоматжуулсан уурхайг бүтээн байгуулж байгаа билээ. Бид 150 жилийн түүхт Rio Tinto Group-ийн хөгжүүлсэн блокчлон олборлох технологиг ашиглан 21 дахь хүдэр буулгуурын тэсэлгээг хийснээр та бид хүний уурхайн олборлолтыг эхлүүлэх агуу үйлсийн гэрч болж байна. Цаашид 2028-аас 2036 он гэхэд хүний уурхай бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн хүртэлх зэс олборлохоор төлөвлөж байна. Оюу толгой уурхай Монгол улсын засгийн газар Rio Tinto-гийн хамтын түншлэл хичээл зүтгэлийн үр дүнд урагшлан хөгжиж зөвхөн Монгол улсын төдийгүй дэлхийн эрдэс баялагын салбарт томоохон байр суурийг эзлэх зэсийн уурхай болох юм. Оюу толгой